Сайн байцгаана уу? Манай сувагт эргээд тавтай амарл өмнөх бичлэг дээр та хэдэд энергийн тухай ярьсан бол энэ удаад энерги өргөх аргуудаас цувралаар үргэе гэж бодсон. Энэ удаад энерги унахад өөрөөсөө нэгэн асуултыг асууж сэргэх тухай ярих болно. Заримдаа бид маш их ядраад, юу ч хиймээргүй санагдаад, эсвэл бүр юу ч хийсэн бүтлгүүтэд эхэлдэг. Энэ нь зүгээр нэг ядарсандаа биш, эсвэл нойр дутсандаа биш, хийх юм ихтэйдээ ч биш. Зүгээр л дотор хоосорчихсан юм шиг болдог. Энэ үедээ хүмүүс ихэвчлэн кофе ууна, утас авах нь, хин нэгэнд ярьж зөвлөгөө авахыг хичээн, өөрийгөө зэмлэж буруутгана. Гэхдээ би энд та бүхэнд юр бусын нэг аргыг хэлж өгөх гэж байна. Энэ бол өөрөөсөө жинхэнэ асуултыг асуух. Гэхдээ энэ нь амжилт, зорилго, мөнгөний тухай биш шүү. Зүгээр л ингэж асуугаарай. Би сүүлийн удаа өөрийгөө хизээ үнэхээр амьд мэт мэдэрсэн бэ? Тэгээд хариуг нь олох гэж хичээх хэрэггүй. Дурсамж чинь өөрөө таны хөтөл. Хизээ хамгийн сүүлд жаргалтай байсан үе рүү таны хөтөл гэсэн. Хүүхэд байхдаа бороонд норж гүйсэн үе, аав ээжтэйгээ аяллаар явсан үе, хин нэгэнтэй шүнжин ярьж хонсон орой, анх удаа айцаад авч хийсэн жижиг алхам аль нь ч үж болно. Гэр мөчийг 30 секунд бодоход л хангалттай. Яагаад гэвэл энерги гэдэг нь шинээр бүтээгддэг зүйл биш, аль хэдийнэ бидний дотор байсан зүйл гэсэн үг. Бид зүгээр л мартчихсан. Энэ аргын гоё нь мотивац шаардахгүй, сахилга бат хэрэггүй, өөрийгөө өөрчлөх албагүй. Зүгээр л өөрийгөө эргээд өөртөө сануулна гэсэн үг. Би хэн байсан бэ? Би хаана хизээ жаргалтай байсан бэ гэдгийг өөртөө эргүүлж санснараа энерги өргөх боломжтой. Хэрвээ өнөөдөр энерги чинь унсан байгаа бол өөрийгөө шахах хэрэггүй. Харин өөрөөсөө би хэн байхдаа хизээ хамгийн амьд байсан бэ гэдэг асуултыг өөрөөсөө асуугаарай. Энэ нь чимээгүйхэн энергийг асааж эхэлдэг. За ингээд дараагийн энерги өргөх аргыг ярих хүртэл түр баяртай. Баярлалаа.